Хил хамгаалах ерхий газрын хилийн тагнуулын газрын хурандаа нарыг тагнуулын ерхий газрын мөрдөн байцаа хилцсээс эрүүг үсгэн шалгаж эхэлжээ. Тэднийг улсын нууц тамаар хэрэгт холбогдуулан өрчигдөр орой шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын харьяа 461-р ангид саатуулсан байна. Эрүүл мэндийн спортын сайд Шилэг Дамбыг авилгатай тэмцэх газраас авилгын эрхт сэжигтнэр татаж 14 хоног 461-р ангид хорхорлсон. Мөн түүнтэй хамт 4-5 хүнийг шалган тайлбар мэдүүлэг авч ирсэн тухай Монгол Ардын Хувьсгал намаас мэдээлж байсан билээ. За тэгвэл өржигдөр орой 18 цаг үед эрүүл мэндийн спортын яамны төрийн нарийн эмчийн дарга Ганчимгийг авилгатай тэмцэх газраас байцааж эхэлжээ. Их сурвалжийн мэдээснээр Ганчимгийг цагдаа оролгүйгээр гадуур шалгаж байгаа юм байна. За Ганчимгийн хувьд засгийн газрын хэрэглэх газрын дарга Баяр Зүгтийн татны найз Ганзаргийн төрсөн эгч юм а. Өнгөрсөн удаад Ганчимгийг холбогдох хууль журам зөрчиж төрийн нарийн эмчийн даргаар томилсон байна гэсэн албан тоотыг авилгатай тэмцэх газраас Шилэг Дам сайд тасанд ирүүлж ажээ. Засгийн газрын ээлжид хуралдаанаар эрүүл мэндийн спортын сайдын үүргийг төр орлон гүйцэтгэгчээр Шадар сайд Оюун Баатрыг томилсон байна. Улсын хурлын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдээлэл 2017-аас 2018 оны төсвийн төсөөлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус хэлэлцжээ. Тус төсөлд эдийн засгийн өсөлт ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний 4.1% тэнцэнэ гэж заасан юм. Үүнийг улсын хурлын гишүүн Хурлаатар бодиттой тооцоогүй. Үүнээс олж төсвийн орлого бодиттойгоор тавигдахгүй 1.80 төгрөгийн алдагдал эргэн өсч хүндрэлүүлснэ гэж үзсэн байна. Үүний өмнө улсын хурл төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд үндсэн чиглэл батлах тухай улсын хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж энэ хүрээнд зээлийн хүүг 1.3%-аар буруулах даалгаврыг Монгол банк засгийн газар тохиоруулжээ. Монгол Улсын ерөнхийлөгч Жилбэг Доржийн бүгд найрамдах хятад улсууд хийх төрийн айлчлал өчигдөр эхэлсэн байна. Айлчлал ерөнхийлөгч Жилбэг Дорж бүгд найрамдах хятад улсын дарга Си Жинпин нарын албан ёсны хэлцээрээр эхэлж харилцаа хамтын ажиллагааны баримтчигт хоёр тал гарын үсэг зурсан байна. Монгол Хятадын харилцаа сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд бүхий салбарт доктортой хөгжиж байгаа. 2011 онд хоёр улсын хооронд тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг өнгөрсөн 2014 онд бүгд найрамдах хятад улсын дарга Си Жинпиний Монгол улсад хийсэн төрийн айлчлалын үеэр стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа болгон ахиулсан. Улс төрийн харилцаанаас гадна эдийн засгийн харилцаа тэр дундаа дэд бүтцийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, хоёр орны дэд бүтцийг харилцаа холбох, Орос, Монгол, Хятад гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах асуудлаар хоёр тал үе шаттайгаар хэлцэн шийдвэрлэхээр ийхүү ажиллаж байгаа юм а. Далайд гарцгүй Монгол улсын бүгд найрамдах хятад улсын дарга Си Жинпиний айлчлалын үеэр тохирсон Монголын бараа бүтээгдэхүүнийг Хятадын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхөд хөнгөлт үзүүлэх, Хятадын зүүн эргийн бомбтуудаар дамжин далайд гарах яриа хэлцээ үргэлжилсээр байгаа юм а. Нэмэгдсэн үрцгийн албан татварын тухай хуулийг өнгөрсөн 7 дугаар сард улсын хурл шинжилэн баталж, эх оны 1 дугаар сарын 1-ээс хэрэгжих тус хуулиар иргэд төлсөн татврынхаа 20% буюу үнэн дүнгийнхээ 2% буцаа авч суглаанд оролцдог болохоор болсон. За жишээлбэл жижиг дэлгүүр, ресторан, томоохон худалдааны төв, гоо сайхны үйлчлэгээ гэдгээс үл хамааран мөнгөөр өөртөө үйлчлэгээ бараа бүтээгдэхүүн авчвал зардлынхаа 2%-ыг буцаа авдаг болох юм. Ингэхдээ та төлбөрөө банкны картуудаа ашиглан хийж болно. Мөн картгүй шилэн банкта яваа үедээ худалдаа авалт хийсэн тухайн газраас орлого зарлагын тусгай баримтыг шаардаа авдаг болох юм а. Заавал худалдаа авалт хийсэн баримт цаасаа цуглуулах шаардлагагүй. Татварын ерөнхий газрын захин сайтад нэвтэрч, татварын бүртгэлийн нэгдсэн системд бүртгүүлэн өөрөө худалдаа авалт бүрээ оруулж хянана гэж өчигдөр нэмэгдсэн үртгийн албан татварын урамшууллын системийн төсөл хэрэгжүүлэх талаас мэдэгдлээ. Налаах уурхад өчигдөр шөнө харамсалтайгаар 3 хүн амиа алджээ. Их сурвалжийн мэдээснээр Налаах дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйл ажиллагааг нь зогсоосон уурхайн цооногт 38-аас 56 насны 3 иргэн нүүр салбарлаж байхдаа хүчил төрөгчийн дутагдлалд орж нас орсон байна. Одоогоор хэргийг Налаах дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм а. Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн тойм тайлангаа гаргажээ. Ингэхдээ энэ оны таамаглалт төсөөлөл бууруулсан байна. Монгол улсын хувьд энэ оны эхний хагаст эдийн засгийн өсөлт 3% болж саарсан. За тэгвэл Дэлхийн банкнаас энэ удаагийн тайландаа Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлт 2.3% хүрнэ гэж тэмдэглэжээ. Тэгвэл Дэлхийн банкнаас энэ удаагийн тайландаа Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлт 2.3% хүрнэ гэж тэмдэглэжээ.